Child Care аяны 2 дугаар ээлж орон даяар эхэллээ. Энэхүү аяны хүрээнд Mami Poco брэндийн бүх жив 20% хямдарч эцэг эхчүүд та бүхэн нэг ширхэг жив тутмаас дунджаар 170 төгрөгийг хэмнэх боломжтой боллоо. Child Care аяны 2 дугаар ээлжийн хүрээнд таны худалдан авсан живхний тодорхой хөлийг төр хэмжлэгүүдэд тогтчлт хийх. Их хүрсэд ээлжийн үйлсийг санаачлах хэрэгжүүлэхэд зохицуулах болно. Хүүхдийн жив бол Mami Poco. Манай тийшээ наадхнаас копиг асуудаа аюул мэдхгүй дээ наад мэдхгүй ахоо. Копи чанга 96 онд эмбед болсон та нар мэдгүй. 5 удаагийн аврагын бүгд Атлет 2 алхам мэдээд авчтэй. Спортын ертөнцөөр хамтдаа айлцгаая. Эрхэм үзэгчдээ энэ өдрийн мэндийг та бүхэндээ хүргэж байна. Үлзэдэл үйцтэй хамтдаа байдаг үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр 100 жил дамжин өртөөлсөн үлгэр туйлсан ертөнцөөр аялуулдаг үлгэрч өвөө эмээ зорилтод нэвтрүүлгийн маань нэгэн шинэхэн дугаар та бүхний өмнө бэлэн болсон байна. Үзэгч та бүхэн үлгэр дуртай, үлгэрт хайртай бол яг одоо дэлгэцэндээ ойртон соно. Өмнөх үеийнхээ бүтээсэн өв соёлын дунд хойч үеийн аж төрөн амьдарч, бүтээж өвлүүлсэн өв уламжлалыг нь хамгаалж, үндэснийхээ дархлааг бий болгодог нь хүн төрлөختний оршихуйн зам билээ. Тэрж утгаараа үг дээдсээс уламжилсан үлгэр домог туйлсаа мартах учиргүй их үйлсийн дор зохион байгуулагдаж байгаа. Үлгэрч өвөө эмээ төслийн маань энэ өдрийн эхний оролцогч үлгэрээ толилуулахад бэлэн болжээ. Багада сонсч байсан үлгэр за мөн өнөө цагт одоо бидний хүртэл өвлөгдөж ирсэн хэвлэл номон дээр гарсан ийм үлгэр сэлтээс уншиж танилцаад өөрийнхөө хэмжээнд бас тодорхой боловсруулад ингээд үлгэрээ бэлдсэн юм аа. Багасаа л үлгэр домгийн ертөнцид амьдарч олон сайхан үлгэрийн амт шимтэнд дурлаж өссөн алтан гэрэл ах маань үлгэрч өвөө эмээ зорилттой төслийг маань тун сайшаалтай хүлээн авч идэвхийлэн оролцож байгаа оролцогчдын нэг юм. Утга зохиол яруу найрагт гүн гүнзгий татагддгийн нэгэн илэрлэн цэрэг эх орны сэдвт цагаан шонхор эх орны цэрэг яруу найргийн наадмуудад тэргүүн байр эзэлж байсан төвхөн гэрчлэнэ. Нэгэн цагт толгын чулуу шиг 3 хүүтэй чинээлэг нэгэн айл аж төрөн суудаг байжээ. 3 хүүгийнх нь эрвийг гүйцэж эр чадал нь ханах үед эцэг их хоёр нь энэ тэнцүү зоос юмбуу таслан өгч 3 хүүгээ за миний 3 хүү эрвий чинь өслөө ижи аав 2 нь 3 хүүгээ хайраар дутаасангүй бас найранд их бялууруулсангүй өсөглөө. Энэ тэнцүү хувааж өгсөн энэ хөрөнгөөр олны газар зорчин явах зардлаа хийж оногдсон хувь тавилангийнхаа заяа төөргийг өөрсдөө олж нээцгээ гэсэн ажээ. 3 хүү алсын замд гараад салах замынхаа бэлчэр дээр нэгэн их авааг босгож ёсыг үйлдээд тусын зам руу хөөцгөөж гинэ. 2 багадүүн 2 өдөржийн газар яваад 2 талаас зам нийлэн нэгэн их суурин газар төрч тэнд зах зээлийн газраас өөрсдийн таалагдсан эд барааг хураан цуглуулж найр цэнгэл думбан саатан сууцгааж гинэ. Ах нь болох залуу 2 дүүгээсээ салан одож явсаар мөн нэгэн их суурин газарт хүрчээ. Тухайн суурин газарт уг хүүгийн сэтгэлд нийцэх гойд сонин зүйл үгүй тул мөн цааш явсан ажээ. Цааш зорин гарсан зам даган ухаа замын тоосыг боргуулан алхаж хэдэн өдөр явтал уг зам нь хөрсчин бүдгэрч сүүлдээ бүр өв сурган
жим төдий болох үед нэгэн их өргөн голын эрэх тулаад хүү зогсжээ. Хүү ийм бодож зам байсныг бодох ахвал хүн зан үүгээр зорчин явдаг байсан байж жим болж бүдгэрснийг бодоход хүн энэгээр явхаан болж бодвол энэ голын гүүр нурж зам бүдгэрч жим болжтэй хэмээн тунгаагаад хүн зонд нь тус болгоё. Хөрөнгө мөнгөө үүнд зарыг. Зон олныг цуглуулж гол дээрх гүүрийг босгох хэмээн шийдээд зар түгээн олныг цуглуулан Батбих суурьтай өргөн сайхан гүүрийг товлсон 3 жилийн хугацаанд барьж дуусгах үед хүүгийн эцэг эхээс хэшиглэн хуваарлаж өгсөн хөрөнгө мөнгөч дуусч буцан эргэх хоног хугацаач тулжээ. Ингээд танилцж дотносон нөхөрлөж их үйлийг бүтээсэн нутгийн зон олонтойгоо эргэн уулзахын ерөөл бэлэгдэн салан одож нутгийн зүг өөрийн зам мөрийг хөөн эргэж гинэ. Ингэж явахдаа хүү би ер нь ингэхэд эцэг эхийн өгсөн мөнгө хөрөнгөөр эд агуур авсангүй, өөртөө үнэт зүйл наасангүй, эрдэм ном мөн сурсангүй. Гэвч олны тусын тулд энэ хөрөнгө мөнгөө зарсан тул сэтгэл дотор жаахан уужуу авч аавын захиас ээжийн хэлснийг умарцсандаа гимшин явж байжээ. И нэгэн шөнө одоо төгсөн нэгэн шөнө хээр хоноглон байхад нь хилэн хар морьныхан дэлсүүл газар шүргсэн нэгэн их хүн ирж "Хүмүн чи зон олны тусын тулд их үйл бүтээлээ. Хан их тэнгэр чамд хайр хишгээ түгээхээр боллоо" хэмээн хүүд нэгэн үнхэлцгийн чинээ нэгэн ширэн уут өгж гинэ. Энэ уутыг тонгойлох бүрээд алт эрдэнэс цувж гардаг юм аа. Мөн чамд нэгэн дом бөгөё. Энэ домбыг тонгойлох бүрээд амтат аршаан ундран гардаг юм аа. Энэ аршааны 3 шившвэл амтат сайхан дарс болдог юм аа хэмээж. Мөн 3 дахь зүйл нь бол энэ эрдний шидэт саваа юм аа. Энэ саваагаар настай хүнийг нэг удаа цохиход нас нь хугслан залуу болдог юм. Үүнээс олон цохиж огт болдог юм шүү хэмээсэн ажээ. Хүү сэрээд үнэхээр энэ зүүн мөн үү гэтэл дэрэлсэн багцныхын дэргэд дээр өгүүлсэн 3 зүйл байж гинэ. Хүү дээрх 3 зүйлийг аваад алсын зам хөөн овоо босгосон газартаа ирэхэд 2 дүүн асар их жин хөсөхтэй, ачаа бараатай, хөтөч олон зонтой хүрэлцэн ирсэн байж гинэ. Ингээд нутгийн зах руу орж гэрийнхээ гадна очиход аав ээж нь 3 хүүдээ тус гэр барин угтцгаасан байна. Нутгийн зон олон хуран чуулж найр хөгжин дэлгэрхийн үед баг хүүн өөрийн оноосон оногдсон гэрт эд агуурс бараа таваар торгод урдан гих үнэт зүйлсийг оруулжээ. Түүний дараах хүү өөрийн оногдож хуваарлагдсан гэрт идэж уух юм, хүнсний бүтээгдэхүүн, гурил будаа, амтат дарс гэх мэт дан хүнсний бүтээгдэхүүнийг гэртээ оруулсан байна. Гэтэл 3 дахь хүүг эцэг нь нэлээд зэмдэнгүйгээр чи минь юучгүй ирсэн юм уу хэмээж хүү
хэсэг зур төдөлцснээ ааваасаа миний надад өмчлөн өгөх гэрээ үүдийн та онгойлгоно уу хэмээжээ. Аав нь хүүгийнхаа гэрээг онгойлгож өгөхөд өнөөх өнхөлцгийн чинээ ширэн уута сэгсрэхэд алт эрдэнэс гэр дүүрэн овоорч түүнээс нутгийн зон олондоо хишиг түгэн хуваарлаж гинэ. Мөн эрдэнийн домбоо тонгойлох ахуйд амтт аршаан үлэн шившгэд дарс болон хувирч эцгэн түүнээс хүртэн ихэд хөгжин баясаж хүмүн би хэрв залуухан настай бол бүжиглэгсэн хэмээн өгүүлсэн байна. Хүү эрдэнийн саваагаар эцгийг нэгэн удаа цохиход эцэг нь цэл залуухан болж бүжиглэн хөөрн зингэж байх үед гинт хүүхдүүд уйлах дуу гарсан байна. Юу болов хэмээн нутгийн олон гайхшран байхад хоёр дүү низүү байгааг ах нь анзааран мөн эрдэнийн саваагаа өгүүлэхэд үгүй байж гинэ. Гэтэл хоёр дүү нь өөрсдөө ээлжлэн саваацаар тохойн чинээ хоёр жаахан хүүхэд болцоход өмсч явсан дээлэн дотроо уйлсаар хэвтэж байхыг үзээд ах нь эрдэнийн саваагаа газраас авч хэсэг үлэн шившээд нэг цагаан дэр сүвлэн голын нүхээр нь сүвлэн нөгөө талаар нь татан гаргаж ирэхэд алтан утас болон хувирчээ. Ууд алтан утсаар дүүнраа нэг нэгэнтэй шавхчин ороолоход эргэн эдэр задуу цагта хувирсан гинэ. Ийхүү нутаг орондоо үлзий буйна түгээсэн ажил хөдөлмөрч шамдан дурлсан зон олондоо ач тусаа түгээсэн нэгэн их үнэр айл одоо хүртэл аж төрөн суудаг юм гинэ. За баярлалаа. Нэвтрүүлгийг дэмжигч Буд даатур оператор. Хэрвээ болдог бол их олон орчин цагийн үлгэр зохиомор санагдаж байгаа. Би бол энэ зохиолчдын эвлийн гишүүн хүн л дээ яруу найрагч юм. Тэгээд үлгэр ингээд уншаад үзэхээр үлгэрийн ном үзэхээр нэг тийм одоо эрт урдийн цагт гэж эхлээд тэгээ заавал нэг амар сайхандаа жаргад дуустдаг. Ер нь зүгээр ёроол дэмэрлээ бодоход жаргад дууслаггүй яах вэ? Ихэнх үлгэр ангийн их тийм хурц тэмцлийг илэрхийлдэг. Нэг харгас хаан байдаг юм уу? Эсвэл нэг шунхай баян хүн байдаг юм уу? Эсвэл нэг залтай бадарчин байдаг юм уу? Тэдний хинтээ тэмцэлдэг вэхээр зэрэг дандаа дээд ангитайгаа тэмцэлддэг. Тэднийг ялдан дийлдэг. Тэгээд доод ангийн дандаа баатар болдог. Ийм зөрчилдөөнтэй. Би нэг үлгэрийн санаагаар үндсэндээ зүгээр үлгэр зохион гэх цаашаа юм тийм зохиомж маягийн юм өөрөө хийж түүнийгээ ярьсан. За тэгэхээр танд дараагийн шатуудад амжилт хүсье. Тэгээд энэхүү сайхан залуус дүүнертэй хүргэж байгаа энэ сайхан оюуны бүтээлийг бий болгож байгаа танд болон энэхүү төсөлд оролцсон танд маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээд цаашдаа энэ төсөлд улам өргөжих бах. Олон одоо туурхтан манай Монгол туурхтнууд оролцох бах. Түрүү нээлтэн дээрч ярьсан одоо манай Бурайд Хайлмаг Тува тэгээ Шинжаан дээд монголчууд өөр монголчууд оролцоосон энэ олныг хамарсан юм олон улсын хэмжээний үлгэрч эмээ өвөөнөр энд хорон чуулаасаа гэж бодож байна. Үлгэрч өвөө эмээ зорилттой төслийн шүүгч Монгол улсын соёлын гав яд зүтгэлтэн хүүхдийн зохиолч Жамбын Даш Дондов. Үлгэрч өвөө эмээ зорилттой төслийн шүүгч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан соёл урлагийн их сургуулийн ярих урлагийн тэнхимийн эрхлэгч Бат Чулууны Дава. Үлгэрч өвөө эмээ зорилттой төслийн шүүгч Монгол улсын соёлын гав яд зүтгэлтэн яруу найрагч Шагдар Сүрэнгийн гүр азар. Үлгэрч өвөө эмээ зорилттой төслийг мань зорин эргэсдийн дунд хүүхэд багчуудыг бичиг номын гэгэн үсэд хөтлөгсөд буюу багш нар нилээдгүй олон байгаа. Хийсэн бүтээснийг нь гэрчлэх олон медаль нь ингэрт нь гэлцэх энэ эрхэм бол Монгол хэл уран зохиолын багш Цэгмэд. Манай одоо үеийн хүүхдүүд бол аливаа зохиол үлгэрийг аяглан тамшааж уншаад байгаа юм шиг санагддаг. Амтархан шимж унших ёстой. Тэр үлгэрийн тэр бүтээлийн дал дутгыг ухаан ойлгож мэдэрч уншихад одоо өнөөгийн хүүхдүүдийн гол зорилго гэж байна. Би 60-аад оны үед Булган аймгийн Хангас сумын Дэ Пүрүжөө гэдэг хүнээс одоо сурвалжлан үлдсэн Зэхи мэргэн гэдэг үлгэрийг бэлтгэлээ.
Эртээ цагта зээхий мэргэн гихч анчин хүн байжээ. Зэлэн зунгаа гэдэг өнчин ганц дүүтэй юмсанжээ. Дүүгээ хойдхийн царай харуулахгүй гэж агуйд суулгаад өөрөө хоол хүнс аваачж өгдөг байжээ. Тэгтэл зээхий мэргэний ихнэр гинэд сэжиглэж Queen ер нь анж явчоод удаж ирэн. Тэгээд бас хоол хүнснээс нь маш их дутна. Арай уулын савдагтай нөхцсөн биш байгаа да. Гэж бодоод нэг удаа хоол хүнсийг бэлтгэхдээ богцсонд нь хуурай гурил хийгээд явхад нь ёроолын цоолжээ. Сувсан гурлийн мөрөөр явсаар байгаад агуйд орсныг мэджээ. Тэгээ зээхий мэргэнийг анд явцсан хойгуур нь агуйд орвол нэг охин байна гинэ. Охин эмэгтэй хүн үзэл хөөрөн баясаж сэтгэл нь хөдлөн хоёулаан тоглож гарчээ. Тэгтэл охин алтан бүгж залгаад ухаалтаж унав. Зээхий мэргэний ихнэр бурхан минь би хүн алсан хэрэгт орхон гэдэл humгүй гэрлүүгээ явжээ. Зээхий мэргэн ирээд дүүгэн үхчихэж гэж бодоод гашуудан уйлан хайлан модоор авс хийж газарт ч тавилгүй мотон дээр тавьжээ. Тэгтэл нэг буугын ширгөөтөл авса бугын ивэрт өлөгдөхөд буг ухс хин давхиж эврээ сэжигтэн авсыг газарт унган зад үсрэгт дөргөлтөнд нь зэлэн зунгаа охины хоолойд байсан алтан бүгж год хийн гарч охин дахин ам оржээ. Ингээд охин явсаар байгаад бор гэртээ нэгэн өвгөн эмгэн хоёрын дэржгэд тэр хоёртой хамт амьдрах болжээ. Энэ үед зээхий мэргэн охин дүүгийнхэн шарлийг нь олдгон болвий ядах таан авсыг нь олно гэдэл ирээд л байж яваад л байжээ. Энэ үед зэлэн зунгаа нас бий төрсөн сайхан хүүхэн болжээ. Ингээд нэг өдөр харнүдэн хааны харлаг тайж ан хийж аваад тэдний дэржгэндээ тэгээд охины гоо сайханд биширч ээж авдаа очиж хэлээд эхнэр болгон авчээ. Удсанчгүй зэлэн зунгаа нуган хүү төрүүлжээ. Тэгээд нэг өдөр ээжтэй хадам ээжтэй ээжээ та миний хүүг бүүлэхдээ зээхий мэргэний зээлээ бүүлээ. Зэлэн зунгаагийн хүүлээ бүүлээ. Харлаг тайжин хүүлээ бүүлээ. Харнүдэн хааны ачлаа бүүлээ гэж бүүлж байгаарай гэж зааж өгч гинэ. Гэтэл нэг өдөр тэднийд эцэд цуцсан морт ядарч зүдэрсэн царайтай сахал үсэндээ баригдсан урагдаж навтарсан дээлтэй нэгэн ир иржээ. Эмгэн цай хоол хийж өгөөд минь тусаа мэдсэн цай хоол хийж өгөөд байтал хүү уйлж гин. Ял хуулахад эмгэн
Нүдэн хааны ачлаа бүлээ харалга тайжин хүлээ бүлээ эбүэ бүхүэ эбүэ бүхүэ гítэл хүн тадагчээ. Гítэл нөгөөр маш их сонирхож эмээ танд энэ дуу хэн зааж өгсөн? Та яагаад энэ дууг дуулдгийг гэж асууж гин. Тэгэхээр нэмгэн хүүхээ манай бэр зааж өгсөн юм оо. Тэр маань одоохон ирнэ гэж гиндэ. Тэгээд хүлээж байталаа. Бэрэн нэрвэл өөрийнх нь дүү зэлэн зунгаа байсанд хөл газар хүрэхгүй баярлжээ. Ингээд бэлэг танхай ухаанаар бүүвэн дуган игшиглэж элэг бүтэн амьдралаар энх тунха жаргасан гэдэг. За баярлалаа. Нэвтрүүлгийг дэмжигч эх хүрсэд ээлтэй живэх Mami Poco. За тэгэхээр цэгмэд игч маань үнэхээр тайзан дээр бараг жүжиг тоглоод амилчаад хүрээд ирлээ шүү дээ. Сэтгэлээсээ болцохгүй юу? За энэ төсөл маань ер нь их сайхан хүмүүст ухаан хайрлах уралдаан тэмцээн болж байгаа учраас надад одоо маш сайхан сэтгэлдтэй байна. Би ч гэсэн одоо энд хувь нэмрээ оруулж хойч үеийн одоо ухаарч ойлгоход нь тусал ягсан сэтгэлийн үүднээс орсон юм аа. Энэ үлгэрийг яагаад сонгох болсон? Энэ үлгэрээр юуг залуучуудаа хэлхийг хүссэн бэ? Энэ үлгэрийг би намайг баг байхад ижим надад ярьж өгдөг байлаа. Хагас дутуу болдохгүй байсныг ирж хайж аваад намын сангаас олсон. Үлзэтлүүдтэй хамтдаа байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Үлгэрч өвөө эмээ нарын үлгэрүүд та бүхэнд таалагдж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр яг одоо та бүхэндээ нэвтрүүлгийн дэмжигч байгууллагыг андуулах гэж байна. Нэвтрүүлгийн дэмжигч байгууллагаар 1000 сансгаар нэг үзүүрээтэй Будда тур компани, үнэт үнчлэн хүүхдийн чих Mami Poco болон мэдлэгийг мэдлэгтэй дэвтрээс ураатай мэдлэгтэй дэвтэр компани хамт олондоо баярлалаа. Мөн манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч байгууллагаар үндэсний төв номын сан болон олон улсын хүүхдийн номын зөвлөлийн Монгол дахь салбар та бүхний ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. Нэвтрүүлгийг дэмжигч Будда тур оператор. Урхан шашны гайхамшиг итгэлт хамбын лагшинд бараалхах аялал. Та хамбын хүрээнд зочлон итгэлт хамбын өргөнд хамбламда бараалхан гүн ухааны цогчин ногоон дархийн сахиусны жанрайсгийн дүн хорин дугнуудад мөргөлхийн ногоон дархийн хүслийн чулуунд хүслэн даатхан аштын заяаган төгшлөж улаан утгатай танилцах хамбламын адистар шан хүртэх ариуслын аяллаар ариуслын зууч Будда тур. Нэвтрүүлгийг дэмжигч эх хүрсэд ээлтэй живэх Mami Poco. Child Care аяны 2 дугаар ээлж орон даяар эхэллээ. Энэхүү аяны хүрээнд Mami Poco брендийн бүх жив 20% хямдарч эцэг эхчүүд та бүхэн нэг ширхэг жив тутмаас дунджаар 170 төгрөгийг хэмнэх боломжтой боллоо. Child Care аяны 2 дугаар ээлж хүрээнд таны худалдан авсан живхний тодорхой хөлийг төр хэмжлэгүүдэд тогтчлт хийх, эх хүрсэд ээлтэй үлсийг санаачлах хэрэгжүүлэхэд зохицуулах болно. Хүүхдийн чих бол Mami Poco. Нэвтрүүлгийг дэмжигч мэдлэгийг мэдлэгтэй дэвтрээс. Мэдлэгтэй дэвтэр. Мэдлэгтэй дэвтэр нь багчууд биднийг дэлхийн олон орны үзэсгэлэнт байгаль гайхамшигтай бүтээлүүдээр аялуулж, сонирхолтой ан амтан, алдар цуутай тамирчидтай уулзуулж, мэдлэгийн минь зузаан болгоно. Бидний дотны найз мэдлэгтэй дэвтэр. За би Улаанбаатар хотын Баянзүрх дүүргээс ирсэн Эренчингийн Эрдэнэ үлэг хүн байна. Хуучнаар бол Бангийн гушууны хүн гэдэг чинь өөрөө амьд ном юм байна л да. Тэгээд нөгөө амьдралынхан туршлагаар ингээ баяжиж яваал хойч үедээ үлдээж ингэ дамжаа бичиг номынх нь бичтгэл юм байгаа байд. Гэтэ өдөр тутмын амьдрал тэр гоё сайхан чинь үлгэрээр дамжиж бид нэр од төгсөн хойно бид нар ч одоо ягаад шүн дунд болсон хойно морийнхоо олоныг чангалаад дахиж харьдаг юм л байсан үе шүү дээ. Тэгээд одоо энэ үлгэрийг ахин сэргээж ингэж гаргаж ирж байгаад нь маш их олзуурхаж баярлж байна. Тэ урдын цагт мэрэгэн жагдар гэж
ард олондоо гайхагдсан сэргэлэн мэрэгэн хүн байж тээ. Тэр нэг өдөр төлөв болгож үзээд ноёндоо хэлж гин. Би танд ирнэ богдын гүнжийг хатан болгоо буулгаад аваад ир чадна гэж буугаад ах юм гэсэж. Хөөе тэр үн шиг сайхан юм гэж хааваах уу? Ёстой тэнгэрийн ундаг атгсантай адилах юм болж байна. Чи минь явж үз. Одоохон бэлгэсэлтийн яндлаар гээгээл тэгээд хувь-хувьгаар торох хун зар цай. Тэгээд алтан мөнгөний эмбүүнүүд гээл адуу мал арьс ус бүгдийн лөөгөл явуулж тэ. Тэгээд богдын хүрээндээ хурж ирэл богдын гүнжийг авах аргыг сургалаатгсан чинь өрлөг их нь амьд байдаг байх шүү. Тэгтэр нь очиод за богдын охиныг авах аргыг зааж өгөөч гэсэн чинь би мэдэх нь мэднэ. Тэгтээ богдын 2 шар 6 чинь шарсан махны шаг амтахгүй намайг ерөөсө дорн бариад өгчин л гэж явах юм. Гэхдээ би тэр мэдүүлэхгүй аргыг чи би одоо таны дэргэд гэрт чинь хийгээд өгье. Та тэгвэл өгөөл хэлээд гэсэн. За тэгвэл аргыг чинь үзэн байж болъё гэд. Тэгэл нөгөө мэдүүлэхгүй аргаа гэрт нь 3 алд газар ухаад нөгөө чуганцаа бүрхээрэн дотор суулгаад хөлийн зээрний арьсаар шилбээ нороогоод тэгээд уртуу зэсхоолоо оруулаад за та одоо авахарга хэлээд гэсэн чинь за эн чинь болохарга байна гэл 100 ногоон торгон дээлтэй хүүхэн гарч ирв шүү. Яг ижилхэн толгой чи эргэж магадгүй шүү. Мөрөн дээр ингээд дэрвэхээ дэрвгнэл гараад ирнэ. За тэгэнгүүтлээрээс 3 дахь хүүхний баруун гараас нь бариад байгаа. Тэр яг муу юм байгаа шүү л гэж. Тэгээд нөгөөдөг чинь хэлсэн ёсоор нь эзэн хаанда бараалах штэ богдод бараалхаа тэгээд ирсэн зарилгоо хэлждээ би энэ аимшиггүй ийм хүсэлтэд ирсэн гэсэн чи өө таны давж чадах юм бол болно гэдэг сайхан замтай байна. Тэгэл үзүүл гэж байна. Тэгэл ёстой нэг 100 ногоон торгон дээлтэй хүүхэн чинь зүгээр яг ижилхэн ингээл дэрвэхээ дэрвгнэл гараад ирж байна гин шүү. Тэгтэр нь нөгөө чуганцын хэлснээр л баруун гар талаас нь 3 дахь хүүхнийг л баруун гараас нь хөтлөө гаргаад ирсэн. Бусд нь алга болчихж байна гин. Тэгсэн чинь богд ууралж байна гэж ийм юм гэж хааваах юм. Та хоёр зураатгал гэж байна гин. 2 шар 6 чинь дорн зураал гаргаад ирсэн чинь хоёулаа ижил буугаад байна гин. Юу гэж ууж байна гэсэн. Энэ 3 жилийн газар зээрэн шилвтэй зэсгүшүүтэй лингэн гэдтэй эм шулам хэлсэн байна гэж бууж байна. Тийм юм хаана байдгийг ингээд шар 6-ыг нураа цалхинд хийсгэж. Тэгсэн тэрийг хонь олж идээд хоньны дал түүнээс хойш мэрэгэн болсон юм гэдэг. За энэс цаашаа цаашаа мэрэгэн чагдрыг за одоо нэгэнтээ таниад авчихсан юм чинь одоо гүнжээ явуул ноёнд нь явуул. Харин мэрэгэн чагдрын хөлийн сугал тэр шоронд авчи. Мэдсэн аргыг хэлүүлэх гэж байгаа. Тэгээ мэрэгэн чагдар шоронд орохын өмнө нэг өгсөн нохоо зах дээрээс олж байгаа шорондоо цуг орчиж. Тэгээ хэд хоногийн дараа чинь нөгөө тэр хаваар явсан амьтанд чинь зүгээр хүн явахын эцсгүүл өмхийн хангална үдтэй. Тэгтэр нь хаанд уламжлалгүй энэ бангийн гушууны айхтар мэрэгэн төргөн хүнийг амьдаар нь өмхөрүүлчлээ яах вэ гэсэн чинь миний от чиг явуулаа үзүүл гэж. От чин дахиж очиод цонхоор нь улаан утас оруулаад за наадхаа бугуйнасаа уйчих гэж. Тэгтэр нөгөө мэрэгэн чагдар чинь нохойныхоо хөлнөөс уйчихгүй. Тэгсэн чинь барьж эн чинь араатны судас бэр гэж чинь би танихгүй өвчин байна. Өөрөөс нь асууя гэж. Тэгтэр нь өөрөө хэлжтэй. За миний энэ илаарших нь илааршт юм аа. Нэг л айхтар аргагүй. Цав цагаан толгойтой хар морь унаад 2 шуудаа торгоны үнс ганцглаад уулын толгоогоор явах дээрд арилдаг өвчин гин. Тэгсэн чинь тэрийг гүйцэлдүүлж өгөөл. Тэгэл хун цунзаар нь өстө хувь-хувгаар нь торгож шатааж тэ. Тэгээд арайч маань 2 уут болгож өгж гин. Богдын адууны санг шүүрдсээр байтал арайч маань нэг ганцхан цагаан толгойтой морь байсныг нь олоод ирж. Тэгээ нөгөөх нь унуулаад одоо хурдан морьтой хүнд хориулаад уулын толгоогоор явуулж тэ. Тэгсэн чинь нөгөөх нь чүүгээл 2 шуудаа торгоны үнсээ 2 тийш нь цацчих манруулж хаяал ерөөс тэгээ сургахгүй алга болцсон. Тэгэл энэ одоо ямар учиртай юм гэсэн чинь харин цагаан толгойтой хар морь гэдэг чинь шинжилтгүй хурдан морь байсныг та нар бариад өгсөн байна. Торгоны үнс тоосоо босох дээр юмд гүйцэгжсэн түүх байхгүй. Бүх тохиог нь бүрдүүлсэн байна. Тэр мэрэгэн зэцэн хүн биднийг ялсан юм чинь тэр чигээр их нутагтаа одоо ард олондоо хэрэг болоод энэ чигээр амьдаг явг. Одоо тэрний хойноос хөөцөлдөж яахав гэж гин. Тэгээд мэрэгэн чагдар ачаа хөсгөөг үүсч ирээд хэд хоног цуг явж итэл залуу хүн юм болоод өөрөө нөгөө хатандаа сэтгэл алдраа дурлжтэй. Тэгээ нөгөө чи авхаргаан бодож за би энэ чи өөрөө л авч сумаар байна гэд. Тэгээд ярьжтэй нөгөө
гүнжид. За манай ноён ч өстой сайхан гоёнч гоё хүн би. Гэмэл шал өмхий юм шүү дээ л гэж гин. Тэгсэн чи баах гал нударгаараа ярьж яхад хамраа таглаж ийн гин шүү. Тэгтэр нь нөгөөдөг чинь за би одоо очиод бэлтгэл ажлаа хангахгүй болохгүй гэл төрүүл дахиад ноёндоо очиж хэлж за одоо яста лусын дагин шиг гоё юм байна ярих юм алга. Нэг л өөтэй юм гэж байна. Ямар өө байна гэсэн. Хамаргүй юм байна штэ гэж гин. Өө тэгвэл одоо чийл аваарай да. За яг ирэн байж болно л гэж гин. Тэгэл ирсэн чинь нөгөө ногтлогын нөгөө том хором найр болоод тгсэн чинь нөгөө гүнч чинь нударгаараа хамраа таглачаад авдаггүй гиндэ. Тэгээд үнэмшээд за чи аваад чи би хамаргүй хүүхнээр яах вэ. Тэгээд нөгөө нутгийн зах руу хол газар нөгөөдөг чинь гоё хүүхэнтэйгээ амьдарчээ. Тэгээ хүүхдүүд нь хөлн дөрөөнд хүржгэн ноёны хүүхдэд тийм болжгэн мэрэгэн чагдрын хүүхдэд томоржгэн хоёулаа хоньны бэлчээр дээр тоглодог болжгэн муудалцдагч болжгэн тэгсэн нэг өдөр тэгж байна гэн шүү. Ноёны танаа ээж чинь хамаргүй штэ л гэсэн чинь. Тэгвэл танаа аав чинь шал өмхий штэ гэх. Тэрийгээ ирээд ноёны хүүхэд аавдаа хэлдэггүй. Гэхдээ ааваа таны ч одоо шал өмхий гэдэг юм гин. Чи тэгээ юу гэж хэлсэн? Ээж нь би хамаргүй гэсэн чинь хотлаа гэдэг юм. Төшмөлөө явуулаад аливаа ер нь юу болоод байна? Энэ нэг л юм болоод байна. Очиж шалгаад ир гэсэн чинь гүй ноён түн минь таач одоо таны мэлмэ чи юу харж идэв юм бэ? Чи одоо ёстой улсын дагин шиг гоё атан байж штэ гин. Баривчлаа тавиад ир гэл. Тэгээ бариад тавиад ирж тээ. Тэгээ заа чи хийсэн хэрэгэ мэдж байгаа. Хурдан морины сүүлэнд өгөхгүй ч хурц утганы эрэнд өгөхгүй гэж юм. За амархнаар нь хурц утганы эрен л зовлонгүй үддээ гэсэн чинь тэгтээ чамд нэг болцол байгаа. Цагаан толгойтой хар мөр гэдэг чинь шинжилтгүй хурд мөр одоо энэ хошуу наадам болж байна. Одоо төрүүлээд ирэхтэн чи тэр морийг ерөөс урд өмнө чихтэлсэж байгаагүйгээр гоё дуудаж чадах юм бол морины магтаад хэлж чадах юм бол чамайг амь хэлтрүүлнэ гэж гин. Би ер нь дуудаад үзье. Тэгсэн чинь нөгөө цагаан толгойтой хар мөр чинь зүгээр гав ганцаараа зүгээр тасархаа төрүүлээ ороод ирж тээ. Тэгээ нөгөөдхий чинь мэрэгэн чагдар цолын дуудаж. Заан дөрвөн саяогон яралцуулаа заамал 6 хүзүүгээ гүдэлзүүлээ дунгийн онголзон хамраас арталзуулаад дуран харн нүдээ нормолзуулаад могой нарийн хилдээ шоволзуулаа молор цагаан шүдээ яралзуулаад хавцал болсон амаа ангалзуулаад харгаа болсон чихээ сарталзуулаад шуран сайхан дэлэн цацруулаад совсон сайхан рүүлээ загсалзуулаад төмөн актын дөрөнд төгдрөхгүйгээр дэрдэг мянган актын дөрөнд муудахгүйгээр дэрдэг ширэгтэй газар шигдлгүйгээр дэрдэг бартаатай газар өдрөхгүйгээр сартай тэнгэрийн доох нур салаатай модны дээх нур сая актын дөрөнд салхимж чугаад дэрдэг үүлтэй тэнгэрийн доох нур үзүүртэй модны дээх нур үе төмөн актын дөрөнд үнэн хурдан даргүйгээд ирдэг харцга шонхор шугуу шиг харин дэгдээд харавсан номын сум шиг хөнггээд гүгээд ирдэг хөдөө талыг хөтлөнгүүгээд ирдэг 100 хурдан актаар 100 цаа хийгээд ирдэг 80 хурдан актаар наадам хийгээд ирдэг 100 сая гэрийн зүрхийн догдуулагт мянган сая ирийн магнаг байсгуулаад ирдэг торгон жодоо сунгаад ирдэг тостой цулуур бариулаад ирдэг адуун сүргийн мандаа болсон аавын хөвгийн унаа болсон эрдэмтэй сайн хөлөг мөнөөс мөө энэ хөлгийг жимийн бор туулаа жигүүртэн бор харцах гэж цоллёо л гэж гинэ. Тэгсэн чинь энэ ер нь урд өмнө чих дэлсэж байгаагүй юм байна. Энийг ерөөсө амийн хэлтрүүлье. За одоо наадахыг элсэн цөл газар төрөөчийн юунд нь хоёр нүдэн ухаад цөлчих гэж гинэ. Тэгээ нөгөө хүүхдтэй нь хоёул ингэ элсэн цөл газар шанд бараадуулаад цөлжчтэй. Тэгжээтэл ноёны насны нарч нилээ хэвэж би ер нь амьдтай нэг сайхан юу яачих дөө уян хийчих нэг сүм бариулъя гэд. Тэгээ одоо би Эрдэнэ цогтой хангаад нэг сайхан сүм бариулчих гэд. Тэгээд сүм бариулжтэй. Тэгээд бариул дуусаад яг ороог нь хийхдээ нурж унчаад байдаг. Ороог нь хийхдээ нурж унчаад байдаг. За энэний учрыг чинь одоо мэрэгэн чагдрал мэднэ. За энэний чи одоо бол өөрөө хэлэхгүй. Тийм учраас хоёр бичээчийг хөлийнхэн хурууны завсар биер гавчуулаа бичиж сургаа явуул. Нөгөө хоёр чи хөлийнхэн завсараа биерээр бичиж сураад нөгөө чи хэлийг авах гээд мэрэгэн чагдрын буужтай тэгэл одоо нутгийн сони яриад мал ирж байгаа болгоно яриад ингээл яасан чи гүй одоо нутгийн сони яриад гэх манай ноён ч одоо Эрдэнэ цогтой хангаад нэг сайхан хийд бариулж исэн чинь ороог нь тавиад нурж надах юм. Энэний учрыг мэддэг. Тэр чин 70,000 хүр дотор явдаг далив хөрөн бурхаар л модын зөөлгөн штэ.
Дашийн бэлжээ гэдэг мужаанаар сүхвийн бариулна гэж ядал үнсэн самбар дээр үзгний гош шарх гэж дуулдахтай. Та маа хоёр чинь хэл суглах гэж ирсэн үгээд ухсыт нөгөө хоёр залуу хүн чинь хэзээ нэм ордоо дахиад явчих. Тэгсэн хүн орж ирээд би хэлээ суглаад ирэх үү. Тэгдэг очиад хэлээ. Тэгэнгүүт нөгөө хүүхч нь багын болоод очиад аав та хоёрын хэлээ суглаад ир гэсэн чинь нөгөө хоёр чинь мориносоо буун тасаад мориныхоо одомны хэлийг суг дутаад өгчиж. Тэгээ хууртаж ирээд за одоо яах вэ тэр чигээрээ уянараа болоо явах гэд. Тэгээд ирээд ноёндоо нөгөө дутуу хэлээ өгсөн чинь адилхан урж унаад тэгээ мэрэгэн чагдрыг нутагт нь буцаад суудалтанд залд суулгаж хуучин хатныг буцааж өгöd амар сайхан дааж яргасан юм гэдэг. Эрдэнэлгээ чи чинь жолооч гэсэн үү? Тий. Хэдэн жил тэрэг барьж байна? Нэг 40 жил дээр. Баяр хүргэе. Таны үлгэр ярихыг сонсоод үнэхээр их баярлж байна. Үнэхээр тань шиг хүнийг л хайж ирсэн байхгүй юу? Та яг өөрөөсөө ярьсан. Та биднийг сэргээсэн. Таны ярьсан үлгэр бидний тэр дотоод хараанд энэ үлгэрийн үйл явдлыг та зурж өглөө. Баярлалаа. Та хүүхдэд ярьж байна уу? Энэ үлгэрийг хэн ярьж байна вэ? Хүүхдэд яриад байна уу? Ой би одоо энэ үлгэрийг чинь сүүлийн залуучууд ч одоо мэдээлэл сурталгааны хэрэгсэл олон болчиход тэгээд байгаа юм уу? Би энэ зам ангид их ажиллаж байсан. Тэгээд нөгөө одоо энэ чинь ялах стерилтэй биш юм үлгэрийг чинь тэгээд том залуучуудад би их ярьдیں۔ Орой нөгөө ястаа од төгсөн хойно мичтийн үед л яриад байдаг. Сүүлд нь асуухнаа нэг нь ч тогтоогоогүй байж байгаа байхгүй юу? Тэгээд тий. Нэвтрүүлгийг дэмжигч мэдлэгийг мэдлэгтэй дэвтрээс. Үлгэрээс одоо маш олон зүйлийг залуус бид нэр авч байна шүү дээ. Залуус гэлтгүй одоо настай хүмүүс гэсэн бие биенийхээ үлгэрийг сонсож тэр одоо тэр үлгэрээс хэрэгтэй зүйлүүдийг амьдралдаа авч хэрэгжүүлж ухаарлыг авч байна. Тэгэхээр та одоо энэ төсөлд орж үлгэрч өвөө эмээ төсөлд одоо орж түүхэн үйл явдлыг хамтдаа бичлсэн танд баярлалаа. Бичлэлцэж байгаад баярлалаа. Ястайх баярлалаа. Энэ түүхэн үйл явдал би маш их баярлж байна. Би одоо энэ чэйжэнд байгаа үлгэрүүдтэйгээ өөрөө цугж яргачих юм биш байгаа даа гэж айж явсан шүү үнэндээ. Тэгсэн харин ингээд нэг юм нийтэд нэг юм мэдүүлж яах гэдэг чи одоо миний бөөн баяр баясгад нь тэр л байна. Үлгэрч өвөө эмээ зорилтод төслийн шүүгч Монгол улсын соёлын гав яд зүтгэлтэн хүүхдийн зохиолч Жамбын Даш Дундав. Үлгэрч өвөө эмээ зорилтод төслийн шүүгч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан соёл урлагийн их сургуулийн ярих урлагийн тэнхимийн эрхлэгч Бат Чулууны Дава. Үлгэрч өвөө эмээ зорилтод төслийн шүүгч Монгол улсын соёлын гав яд зүтгэлтэн яруу найрагч Шагдар Сүрэнгийн гүр азар. Би хүүхдүүдтэй ажилладаг хүн учраас хүүхдүүд хэрэгтэй зүйл хий да. Танаа төслөөс дамжуулж маш олон санаанууд надад орж ирсэн. Орчин цагийн үед монгол хэлээ сайн мэдэхгүй гол төлөө гадаадын хэлээр ярьж байгаа. Тийм болохоор одоо үг гэдэг урлагийг хүүхд багчуудад өвлүүлэн үлдээх, монгол их хэлээ сайн судлах энэ тал дээр надад их ашигтай ажил юм болов. Хүүхдүүдэд өгөөчтэй ажил болов гэж бодож хүлээж авсан. Үлгэрч өвөө эмээ зорилттой төслийг маань дэмжин оролцогчдын нэг тэг 10% дугаартай намжлын нар мандахыг үзэгч та бүхэндээ танилцуулж байна. Монголын хүүхдийн ордонд хувцс дизайнерын багшаар ажилладаг тэрээр хүүхдийн инээд хөр баяр баясгал донд ажиллаж амьдардаг нэгэн. Нар мандах эгч маань төслийн 1-р шатны шалгуулалтанд зээ охиндоо өдөш бүр ярьж өгдөг үлгэрээр оролцохоор ирсэн байна. Алга ташин огтавцгаая. Эрт үрдийн цагт Бартаа туулын ингэрт балар шуган дэргэд эмгэн өвгөн хоёр гурван охинтой 5 хар ямаатай амьдран суудаг байжээ. Өвгөн нь өдөр бүр усны тунгалаг өвсний сургагийг дагуулan 5 хар ямаага бэлчээдэг юм санаж гин. Гэтэл нэг өдөр цөөн ур зүгээс сэнчин суран гөлзүүлсэн шар нохоо харвсан сум шиг гүн орж ирээд 5 хар ямааг нь хазан майлуулаад сүйд болж гинэ. Өнөө өвгөн сандарч шилбөрөө эргүүлэн татагдан ороход өнөөх шар нохоо чи харин өвгөн лөө ноцсон дайрч гин. Айсан өвгөн сандарч шилбөрөө алдан
нутагт нь унаад ам авраач гэж орилжээ. Гэтэл нөгөө шар нохоо хүний хэлээр хэрв чи амьд явъя гэж бодож байвал надад 3 охиныхоо нэгийг өг. Эс бөгөөс би чамайг эдэндээ гэж гинэ. Ингээд өвгөн сандран эмгэн дээрээ хурж очиж гинэ. Эмгэн нь том охиноо дуудан уулзчих. Охин минь цаан чин сүйд болгон тэр аав чин шар нохоо 5 хар ямаатай нь эднэг нь яадгийн билээ дээ. Гэтэл том охин хүний өөр хүнийг л дагж явна шүү дээ ээж минь. Юу гэж нохоог би дагах юм? Чадахгүй гэж хэлээ. Хаалга савн гарan одлоо. Дунд охинтой хэлтэл бас л адилхан хариу өглөө. Ингээд хамгийн сүүлд нь баг охиноо дуудлаа. Баг охин нь орж ирлээ. Ээж минь бид юу гэж аавыгаа шар нохоод идүүлэх юм бэ? Би тэр шар нохоог дагж явъя да ээж аав минь гэж гинэ. Ингээд эмгэн өвгөн хоёр охиныхоо үс гизгийг самнаад охиноо шар нохоон дэргэд аваачиж гин. Шар нохоо юу ч дугурлгүй нуруунд дээрээ суулгаад наран жаргах зүг рүү тоос татуулан оджээ. Энэ цагаас хойш 1 сар өнгөрлөө. Сарын дараа өвгөн охиныхаа амьд өгснийг мэдээ вэзгээд салбархаа хулсан таягаа тулаад охиныхоо явсан зүг рүү явлаа. Гэтэл нэгэн агуу тааралдлаа. Агуун хамсар дээр охиных нь 2 гутал хөвтөж байна. Өвгөн халаг гэж охиныхоо яс ихч болтгоо олъё доо хэмээн цааш бүдчин сандчин 3 өдөр явлаа. Гэтэл нэгэн гэрэл харагдлаа. Хартал сайхан орд хашууд өмнө нь яраан харагдах нь тэрэ. Өвгөн гайхан цааш харуул өвгөнийг чиглэн хөргөнхүү ирлээ. Уул нь бол тэр шар нохоон дүрийн хувирлсан Лусын хааны хүү юм санаж гинэ. Сайхан охинтой сайн хантай сууя гэж өвгөний баг охиныг сонгосон юм санаж гинэ. Ингээд өвгөн охин хүү хоёртойгоо уулзаж хүргэн охин хоёр нь өвгөндөө талархал илэрхийлэн сайхныг хүсч агтмал адуу мал бэлэглэн юу хүссэн 9 зүйлийг биелүүлдэг эрдний хуул бэлгэлжээ. Сайн санааны үзүүрт юу гэдэг вүлээ? Сүү гэдэг чинь энэ шүү дээ. За баярлалаа. За нарманд гихчээ баяр үргээ үнэхээр сайхан үлгэр ярьлаа. Тэгээд өөртөө ихтэй үнэхээр багш хүн шүү дээ те. Тэгэхээр багш хүн гэдэг утгаараа бас хүнд түгээхтэй маш үнэхээр гайхалтайгаар түгэлээ. Миний хувьд бүр танд бүр 5 гэдэг оног өгчөөд байж л та. Тэр та энэ төслийг одоо маш хүндэтгтэйгээр хүлээж авч чад баярлаа гэж гүр базар шүүгч маань хэлсэн. Та өөрийнхөө сэтгэлээс хуваалцахгүй юу? Ерөнхийдөө дажгүй боллоо л гэлээ энэ мундаг хүмүүс намайг дүүнж аваад би бас баяртай л байна. Тэгээд би ерөнхийдөө энэ төслийг бол уралдаан гэхээсээ илүү хүүхдэд бас хүргэсэн ажил хийлээ гэж бодсон. Би өөрөө хүүхдийн байгууллагт ажилладаг маш олон жил ажилласан. Тийм болохоор хүүхдэд хэрэгтэй ийм ажил болгосон зөв юм байна гэж бодоод бас өөрийнхөө ярьдаг, зээ охиндоо ярьдаг үлгэрээ өөрхөн ном болгож гаргалаа. Энийг бас хүүхдийн ордны хүүхдэд өн төлбөргөө тарааж өгсөн байгаа 100 ширхэг хэвлэсэн би. Энэ үлгэрийг бол одоо шинжлэх болсон байна. Тэ одоо бидний амьдрдаг үе өнгөрсөн, одоо орчин цаг шал өөр цаг үе ирсэн байна. Тэр хүүхдүүд тохирсон, хүүхдүүдийн сонирхол татсан тийм цаг насанд нь таарсан тийм үлгэр гарах болсон юм байна л гэж харлаа. Монгол Улсын Хүүхэлдэйн театр болон үндэсний өв соёл хөгжил дэвшлиг эрхэмлэгч Үлзий телевизээс хамтран зохион байгуулж байгаа Үлгэрч өвөө эмээ нийгэм танцын зорилттой төслийн нэгэн шинэхэн дугаар та бүхэнд хүрлээ. Өнөөдрийн дугаарт үлгэр туйлсаа ярьж хүүхдүүд бид нартай сургаалаа харилсан өвөө эмээ нартай дахин баярлаа. Ингээд дараагийн дугаараар дахин уулзлаа. Баяртай үзэгчдээ.
брендийн бүх жив 20% хямдарч эцэг эхчүүд та бүхэн нэг ширхэг жив тутмаас дунджаар 170 төгрөгийг хэмнэх боломжтой боллоо. Child Care аяны 2 дугаар ээлжид хүрээ таны худалдан авсан живхний тодорхой хувийг төрөх эмнэлгүүдэд тогтчлт хийх, их хүрсэд ээлтэй үлсийг санаачлан хэрэгжүүлэхэд зарцуулах болно. Хүүхдийн жив бол Mami Poco. Манай тийш ядаа. Наадхнаас копиг асуудаг аюул мэдхгүй дээ наад. Мэдхгүй ахоо. Копи чан 96 онд энэ бэд авсан та нар мэдгүй. 5 удаагийн аврагын бүгд Эклип 2 авсан мэдээд авч штэ. Спортын ертөнцөөр хамтдаа аялцгаая.